За 7 дугаар бодлогын хувьд энгийн батар хаан бодох юм байна. За тэгэхээр 1-р үйлдэл, 2-р үйлдэл, 2-р үйлдэл, 3-р үйлдэл гэдэг болчих. Тэгэхээр 1-р бодлогын хувьд 100-ны 20 дээр нэмэх нь 5-ны 3. Тэгэхээр би энийг хоёулангийн 20 хуваачих юм бол 5-ны 1 дээр 5-ны 3-ыг нэмэх нэ гэсэн. Ингээд 5-ны 4. 2-р үйлдэл нь 5-ны 4-ийг бид нэр 10-ны 5-аар өржүүлэх юм. За ингээд хэдүүлээ анчнээсээ бол 5-ын 5-тай ураагаад 1 гарах нь 4 энэ хоёрыг 5 2 гэдэг гарч байна. Тэгэхээр энэ бол 5-ны 2 гарах нэ. За түүний дараа 3-р үйлдэл дээр 10-ны 6 дээр нэмэх нь 5-ны 2. За би яагаад дахиад бас хураачих. Тэгм бол энэ 5-ны 3 дээр 5-ны 2-ыг нэмнгээд 5-ны 5 буюу 1 бүхэл гарч ирж байна. Ингээд дэ хариулт авах нь. За 8-р бодлогын хувьд тэгш өнцгтийн периметр нь 240 м гэдэг өгчжээ. Тэгш өнцгтийн хэрвээ уртыг нь бид нэр 14 м-ээр багасгаад өргөнийг нь 10 м-ээр яах нь нэмэгдүүлэх юм бол талбай 4 м²-аар нэмэгдэнэ гинэ. Тэгэхээр шинэ талбай хэмжээ сэдвэ гэж асуусан юм байна. За тэгэхээр хэдүүлээ ямар ч хэсэн нэг тэгштгэл зохиогоод өгдлөө тэнцвүүлэх шаардлагатай. За би тэгш өнцгтийн уртыг нь болохоор x гэж тэмдэглэе. Өргөнийг нь болохоор y гэж тэмдэглэж. Ингээд ирэх юм бол тэгш өнцгтийн периметрийг олохдоо бид нар хоёрыг өрчих нь x дээр нэмэх нь y гэж болдог. Энэ бол 240-тэй тэнцүү. Тэгэхээр энэ дээр урт өргөн хоёрын маань нийлбэр бол 120 м-тэй тэнцүү байх нэ гэсэн. За одоо нэг нөхцөл дээр ингээд байгаа тийм ээ. За бидний талбай бол x, y хоёрыг үржүүлж иж гарах хэрэгтэй шүү, тийм үү? Тэгш өнцгтийн уртыг нь 14 м-ээр багасгана гэдэг. Тэгэхээр x-ээс хасах нь 14 бол. Харин өргөнийг нь 10-аар нэмэгдүүлнэ гэвэл энэ маань y дээр нэмэх нь 10 болно. Энэ үед талбай нэмэгдэнэ гэдэг. Тэгэхээр ингэж урт өргөн хоёрыг өөрчилсөн юм бол талбайг олохдоо би энэ хоёрыг хооронд нь өржүүлдэг тийм ээ. За ингэж өржүүлэх юм бол яах юм бэ гээд талбай бол s бол 4 м². Анх байсан гасаа 4-өөр нэмэгдэнэ гэж. За одоо энийг л нэг бодох шаардлагатай болно гэсэн. Тэгэхээр за эхний өгдлөө хэдүүлээ гişүнчлээд өржүүлээ. X-ээр 2 дахь хаалтаа өржүүлэх юм бол x, y нэмэх нь 10x хасах нь 14y хасах нь 140. Бидний s гэдэг бол x, y хоёрын өрчвөр нэмэх нь 4. Эндээс бид нар юу хураажуулах юм бэ гэхээр x болон y хоёрыг хураажуулна. За ингээд ирэхээр бид нарт юу үлдэх вэ гэж харах юм бол 10x-ээс хасах нь 14y. За би хасах 140 хойш нь гарах юм бол 140 дээр нэмэх нь 4 болно гэсэн. За одоо эндээс хэдүүлээ энэ нөхцөлийг ашиглая. Эндээс за хэдүүлээ y-г нь олчих тий. Y бол 120-оос хасах нь x-тэй тэнцүү. Тэгвэл ингэж олсон зүйлээ энэ y-ийн оронд орлуулад x-ээр дан илэрхийлэгдсэн тэгштгэл болгоод гаргаад ирье гэсэн. За ингийн болвол 10x-ээс хасах нь 14-ийг өрчих нь 120-оос хасах нь x тэнцүү 144. За гişүнчлээд үржүүлчихье. 14-ийг 120-оор үржүүлэх юм бол 1680. Хасаа нэмэх нь 14x болно. Тэнцүү 144. Ингээд 24x тэнцүү 1680 дээр 144-ийг нэмээд 1824-тэй тэнцүү гэсэн. Эндээс бидний x бол 76 гарч ирж байна. Тэр анхны хүрт бол 76 м байсан юм байна гэсэн. Тэгвэл бидний y бол 120-оос 76-гаа хасгаар 44 м байж. За бид нар чинь шинэ тэгш өнцгтийн талбай хэмжээг олох гэдэг байна шүү дээ тийм үү. Тэгэхээр бид нар энэчнээсээ өгдлөө ашиглаад эхлээд энэ хоёрыг олчих юу. Энэ хоёрын маань талбай бол 76-г өрчгөн 44. Тэгэхээр 3344. Гэтэл шинэ маань 4 м-ээр нэмэгдэнэ гэсэн учраас энэ дээрээ 4-ийг нэмээд өгнө тийм ээ. Тэгэхээр 3348 м² гээд ди хариулт байсан байна.